Захаа. За, миний хувьд 2025 оноос ахуулаад энэ ангийнхаа хөөрхөн хүүхдүүдтэй 5 жилийн хугацааг одоо хамтдаа суралцаж өнгөрүүлсэн байна. Тэгээ энэ хугацаанд бид нэр одоо хүний амьдрал тохиолдож болох бүх сайхан зүйлтэй учрлаа ингээд бодоход олон дурсамжуудыг хамтдаа бүтээж иржээ. Тэгээд багш нь өнөөдөр ангийнхаа бүх хөөрхөн хүүхдүүдтэй ингээд зориулаад цаг зав зориулаад бодон хүүхэд бүртээ зориулж цагтл бичсэн. Тэгээ миний одоо энэ дэвтэр дээр тэмдэглэлийн дэвтэр дээр нийтдээ 37 цагтл байгаа. Хүүхэд бүрт зориулж бичсэн цагтл байгаа. Тэгээд нэг хүүхэд нэг ийм хуудас захаа бичсэн. Тэгээ энэ маань багагүй бас цаг хугацааг зориулж бичлээ. За тэгээд энэ захаанаас маань миний шавнар багхан ч гэсэн урам авах болов гэж бодож байна. Тэгээд та нартаа нэг цагтлын жишээ болгоод нэг цагтлыг уншиж өгье гэж бодлоо. За тогтуунда хийж байгаа. Ингээд одоо тэмдрээ хийсээ ингээд салгаж аваад ингээд тогтуунда хийж байгаа. Тэгээ одоо нэг цагтлыг уншиж өгье. За баяр баясгаланда бичсэн цагтл байна. Сайн байна уу шав минь? Ихдүүдээ хөөхөн хүү чамдаа энэхүү цагтлыг бичиж суун. Чи бол ухаалаг дүрсгүй мөртлөө зоригтой нэгэн гэдгийг багш нь үргэлж мэдэрдэг. Хичээл зүтгэл гаргаж өдөр бүр улам өгсөн дэвжиж суралцаж байгаа чамайг хараад багш нь үнэхээр их бахархдаг шүү. Амьдрал үргэлж дардан байдаггүй. Харин тэдгээр тулгарх саад бэрхшээлүүд хүчрхэг болох замын чинь нэгэн хэсэг нь юм шүү. Битгий шантраараа жимэн чадна. Хичээж зүтгэж өөртөө итгэлтэй байвал чиний хүссэн бүхэн бодит болно. Анх энэ ангидаа орж ирж байсан дүр зураг одоо ч багшийн сэтгэлд тодхон байна. Саяхан мэд санагдавч цаг хугацаа харавсан сум шиг өнгөрч хоёулаа өөр өөрийн замаар суралцахаар болжээ. Чи яагаад ч юм багштай том болоод бусдын төлөө эхийг хийж бүтээх хүн болох юм шиг санагддаг юм. Чи минь тууштай байвал чадна даа. Яагаад гэвэл чи чадахын төлөө хичээдэг, зүтгэдэг хүүхэд юм. Хизээд ухаалаг, хичээнгүй, хүнлэг, ёс суртахуунтай чамаар багш нь үргэлж бахархаж явах болно. Хайрт багш нь. 2025 оны 6 сарын 5. Өглөө 6 цагт бичвэ гэсэн. За ингээд шав нартаа хөөрхөн цагтл бичээд тус бүрд нь шавда бичсэн цагтл гэдэг юм хөөрхөн тогтоонд хийж байгаа. Энэ тогтоог бас манай ангийнхан л дурслаг хурлын хичээл дээр хийж өгсөн. За тэгээд энэ цагтлаас миний шав багхан ч гэсэн урам авах болов гэж бодож байна. Мөн би энэ хүүхдүүдтэйгээ 5 жилийн хугацаанд бас судалж бага хэмжээний одоо хүүхэд судална гэдэг бол мэдээж олон жилийн хөдөлмөр шүү дээ. Тэгэхээр олон жилийн хугацаанд хийсэн туршилт судалгааныхаа багхан ч гэсэн зүйлийг эцэг ихтэй зориулж хүүхдтэй бас урам авах болов гэж ингэж бичиж бэлтгэлээ. Тэгээд та нар маань энэ их орны ирээдүй шүү. Тэгээд багшигаа дурсаж цагтлаа хараад бас багшигаа дурсах байх гэж бодож байна. Тэгээд багш нь одоо та нарынхаа 5 жилийн багш байсан ч гэсэн хүний амьдрал тулгарах жаргалтай гунигтай бүх цаг үед багш нь та нарыг үргэлж дэмжиж байх болно гэдгийг хэлж байна. Тэгээд та нартаа амжилт хүсье.